Сэрүү. Дуудуулах. Чи одоо над руу чиглээд ирж гинүү да? Тусаарай. Эчи. Зүгээр өгөө. Ёо. Юу чи миний хүү вэ штэ? Хаанаас юм бодоод очдөг байна? Юу юм гэж сураал байгаа сте. Ямар мөнгөөр юм авсан? Таны сургалтын төлбөрөөр өгсөн мөнгөөр чи найзуудтай гайхах гэж сураа авсан шүү дээ. Гоё байгаа сте. Юуны чи гоё гэж вэ? Наадах чи ангилж жолооны өвөлтөйг унаж тамийн хөдөлгөөнд оролцдог болсон чинь дөрөв гарсныг мэдхүү. Энд чи мотоцикл биш сураа шүү дээ. Гэхдээ харин тэгээ яагаад сурооны чинь мотоциклийн ангилалд оруулдаг болсон. Ёо, юу вэ? Дээрээс нь 18 нас хүрсэн хүн унаж болно. Би 18 мөрөөг шүү дээ. Тэгвэл бүр унаж болохгүй гэсэн үг. Бас хоёр талдаа харах талтай. Чиг өөрчлөлт гэрэл тохиолтой. Урт талдаа их гэрэлтэй, тоормсны гэрэлтэй. Усад бүртгүүлсэн улсын дугаартай хамгаалтын малгайтай байж хөдөлгөөнд орсон гэсэн шүү. Ёо, ямар сүртэй юм бэ? Энийг унаад өгчихгүй шүү дээ. Чи өгөхгүй мө гэхэд хин энийг гинтэвэл яах вэ? За. Ээж тэгвэл би скутер унлаа. Наад цахилгаан скутер, цахилгаан ундаг дугуйнууд чинь мопед ангилалд хамаарагдуулсан. Бас замын хөдөлгөөнд оролцохдоо ундаг дугуйн замаар зорчин. Ундаг дугуйн зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун хөвөөр буюу замын баруун талыг шахаж хөдөлгөөнд орсон. Бас хамгаалтын малгай заавал өмснө. За ойлголоо. Дээрээс нь 16 нас хүрсэн хүн унаж замын хөдөлгөөнд орсож болно. Ёо, би 16 хүрээгүй шүү дээ. Юусоо боли. Би дугуурлаа. Ундаг дугуйг унахдаа 10-аас 14 настай хүүхэд явган хүний зам болон түүндээ тэмдэглэсэн ундаг дугуйн замаар явна. 14-өөс дээш насны хүн ундаг дугуйн зам болон ундаг дугуйн игнэгээр явна. Хэрэв дээрх зам байхгүй тохиолдолд замын баруун талын игнэгээр шахаж явах дүрмтэй. Мөн л хамгаалтын малгайтай. За. Өөр юм болон бусдын аюулгүй байдлын төлөө дүрмээ маш сайн биелүүлэх ёстой шүү миний хүү. За, маш сайн ойлголоо ээж. Яа, монд